Сайн байцгаана уу хүүхдүүдээ, багш нар өндөр хүүхдүүдтэй хувцас авихыг дараалыг зааж өгье. Хувцас авихдээ эхлээ сандлаа тавина. Сандлаа тавихдаа дараа нь гутлаа зэрэгцүүлэн сандалд ороо тавина. Харин дараа нь оймсоо тавина. Оймсоо нэг оймсон дээрээ нөгөө оймсоо тавин сандал дээрээ тавина. Үүний дараа өмдөө тавина хүүхдүүдээ. Өмдөө тавихдаа газар өмдөө дийлгээд нэг шумгийг нөгөө шумган дээрээ нугалж тавиад голоор нь нуглаад амьсан дээрээ тавина. Үүний дараа цамцаа тайлан цамцаа сайтар дэлгээд нэг ханцууг нь тотгошин нугална. Харин дараа нөгөө ханцууг нь мөн адилхан тотгошин нуглаад доод дээр хэмнэгийг дээш чиглэлтэй нуглаад цамцаа дээшээ харуулад өмдөн дээрээ тавина. Ингэж эвгэж тавина шүү хүүхдүүдээ гэртээ. Цамцаа өмдөө зөв дараалалаар тайлж хэвсцгээе. Баярлалаа.